За тойлогт нэгээс гараад бид нэр тойлогт 2 гэдэг газар ирсэн байна. За энэ ч 2 гэр байна. Тэгээд энэ амралтай гоё төгсөлттэй газар юм шиг санагдаж байна. За тэгээд цаана 2 давхар бас юм башин байна. За хоёул энэ ч тэгвэл өнөөдөр хоногсоо. Зя машин хайдаг гэдэг. Эндээс тойлогт нэг харагддаг юм шүү дээ. Тойлогт 2 тийм амралтын газар санал болгох тийм. За ингээд хашаа гарч үзье. Хэрэг тойрно нэг модон донд. Зочны өрөөндийг нь үзэхээр орж иж байна. За ингээд чи 2 ортой дотор талын тэр чигээр модоор ингэж төгчүүлсэн. Энэ төглөг гоё өрөө байна. За майлын дотроо тэг цаанаас шүршүртэй халаагаар. За ингэ шийдсэн байна. За тэгээд энд амарч байгаа хүмүүс одоо ингэж өөрийн тавцантай тавцан дээрээ гарахад бусад амрагч нартайгаа гэж хаалтаар хийсэн. Тэгээд ингэж анар чимээгүй аанд мэдэрч амралтыг өнгөрөхнэ. За одоо ингэж тойлогт 2-ын ариун цэврийн өрөөг нь бас үзүүлээ. Ямар нэг амралтын газрыг чанарын шалгахад хамгийн түрүүнд ариун цэврийн өрөөдөг. За нэмэгтэйчүүд өрөө нь эрэгтэйчүүд өрөө нь за ингэж майлын юм байна. Эрэгтэй дуу шиг нас санахаж үзмээр нь. Тэг Монголын ээлж урслыг одоо хөгжүүлж байгаа байгууллага бүр энэ ариун цэврийн асуудлыг, ариун цэврийн өрөөний асуудлыг янз бүрээр шийдэж байгаа. За энэ ингээд 3 таслахаа өрөөтэй. Өрөөнд одоо юу шүршүртэй шампунь саамтай. Тэгээд ийм нэг өрөө байна. За тойлогт 2 амралтын газар казах гэрэг одоо жууч зориулан барьсан байна. За энэ доторх тогтчлт ерөнхий зохион байгуулалтад тааханд үзүүлье. За энэ ч ингээд өнөөдөр бид байрлах юм байна. За голдоо зуухта төлөө модтой ханаар хэвстэй. За хамгийн гол нь үнэн ингээд дээш өргөгцөө. Маш өндөр тоон нөх өндөрт байрлалт юм байна. Ийм гэрэнэ. Ийм байна. За энэ болохоор хоолны газар өрөөнө тий. За сайн нэг газар юм бид юм байна. За Double Lake гэдэг амралтын газрын одоо өдөр ирээд оройн хоолн дээр орж ирлээ. Тэгээд чүнэтэй энэ чигдүүлээ. Өртөнч тийм өртөнч шүү. Тийм хүчтэй. Хоолны мөн үгүй. За би араас нь крем нахта. Эм хоолж байна. За Double Lake амралтын газрын цайны газар нь юугаар гоё юм гэхээр одоо энэ хүсгэл мөр ширтэй. Хоол ажиллах нэ. За орой хоолны дараа юм десерт үжин кейк. За өглөөний мэнд Монголын аялал жуулчлал Хамаи гэдэг
Төслийн дараагийн бичлэгийг та бүхэнд танилцуулахаар өнөөдөр ингээд ажиллаа эхэллээ. За Хөвсгөл Travel компани Double Lake гэдэг амралтын газрын Казах гэр дотор ингээд сэрж байна. Тэгээд энд амрангаа бас та нарт энэ амралтын талаар мэдээлэл одоо ингээд цуглуулж үзүүлнэ. За ингээд Double Lake-ийг бүгдээр ингээд үзье. Энэ сайхан одоо тойлогт гэдэг энэ нэг тогтсон нуур байгаа. Тэгээд Хөвсгөл нуурын хоорондох юм жишгэн зурах газар байгуулсан амралт байна. Тэгээд энэ амралт бол гэр бүлийн амралт. Өөрөөр хэлбэл маань хүнд гарууд ирээд шүнжэнгээ архитаад садан цахаа хийдэг газар ш. Энэ бол гэр бүлээрээ сайхан амардаг. Тэгээд зэрэглэлийн хувьд бол одоо тансаг зэрэгэлтэй хараг байх тийм газар байна. Байшин их өрмөц юм. Тэгээд цааны газар юмуд нэг гоё тогтчлолтой санагдаж байна. Яг ингээд цаг агаас их сайхан байна. Зя сайн үзэр. Цаатлаг юм. Жижиг нэ. Жижиг нэ. Хоёр хөл дээр зөксөн. За хосноор амралтын газар өглөөний цайнд сүдэ шар будаа таалах тэгээд барайд өгч байна. Сүүлийн 3 жил яг бодит аялал хийхгүй байжгаад 7 хоногийн өмнөөс аялж эхэллээ. Тэгээд энэ удаа болохоор ерөөсөө цаг хугацаанд баригдахгүй. Тэгээд өссөн үед харин гэсэн тийм төлөвлөгөөтэй зам гарсан. Тэгээд зүгээр аялаад авах биш. Ердөө манай одоогийн аялал жуулчны салбар ямар төвшөнд байна? Аялал жуулчны салбарт юу хийх шаардлагатай байна? Тэгэд хамгийн гайгүй аялал жуулчны газрууд нь хаана байна гэж тийм судалгаа хийж явж байна. Тэгээд одоогийн байдлаар нэг 5 аялал жуулчлалын газрыг үзээд аль алинд нь авах, гээх, хэлэх зүйлүүд байна. Тэгэд яг энэ аялал жуулчлалыг судлаад байгаа гэхээр хэрвээ та нар санаж байгаа бол Тэрэлж ус гэдэг юм том наадам их төлөвлөгөө байгаа. Дэлхийн хамгийн том соёлын наадам. За тэр наадам бол үндсэндээ нэг 100 мянган орчим дэлхийн зочдыг хүлээж авах. За нийт нэг 200 орчим сая ногооныг долларыг Монголын эдийн засагт оруулах 7 хоногийн дотор шүү дээ. Тэгээд ийм төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд болохоор мэдээж тэр наадам бол 7 хоног яваад дуусна. Нөө 100 мянган жуулчныг Монголын тал нутаг руу тарааж бас аялал жуулчны салбараа дэмжиж Монголоос орчлох хэрэг гарна. Тэр утгаараа би ингээд манай аль хязгааруудад байгаа аялал жуулчлалын газруудын нөөц болцоо, шин чадал тэрийг судалж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө 100 мянган жуулчнаас буцаж тараанаа. За тэгээд ингээд амралтын нэг сайхан өдөр ингээд өнөөдөр өнгөрч байна. Ийм сайхан нутаг, Монгол нутаг шүү дээ. Double Lake амралтын газрын өдрийн хоолнд орж байна. За өдрийн хоолнд ийм хэлбэл салат ирж байна. Том цус салат. Гоё юм байна.
За ингээд өдрийн хоолнд 5 цөлөө шүл ирсэн байна. Шүл нь их гоё юм байна. За Double Lake-ийн 2 дугаар хоол байна. За нөхрийн махтай тэгээд өндөртөө соустай юм байна. За Double Lake дээр соусаараа завар аялах гэж байна. Завар хөсгөл нураар аялж байна. Double Lake буюу Хос нуур гэдэг амралтын газараас амраад аялаа өргөжлүүлж байна. За их сайхан газар байна. Бусад амралтын газруудаа харьцуулахад их өрмөц шийдлэр бүх юма зохицуулсан байна. Тийм барууны маягийн. За тэгээд цааны газрын тогтчлт, ерөн тойрны байгаль орчны байршил эднэр бүгднгээр нь бол үнэхээр сайн байлаа. Тэгээд би бол Double Lake гэдэг газрыг бол зөвлөхөр юм байна. За одоо ингээд дараагийн газар руу явж байна.